Шпесарт дахь бүүрчийн газар. Бугад зоосны тухай домог. Олон жилийн өмнө Шпесартын зам муу хэвээрээ. Түүгээр одоогийн шиг олон хүн хүлэхдэггүй байсан үед Илойд 2 залуу явж байжээ. Мэг нь 18 орчим насны дархны мэрэгжигтэй залуу. Нөгөө нь дөнгөж 16 хүрсэн бололтой. Инжаан бөгөөд анх удаага алсын аянд гарсан нь энэ ажээ. Хэдийнэ орой болоод лужир эвэрлэг моддын сүүдэр тэдний яваа зөргийг харанхуулан дуусжээ. Дархан урагш зөрөгтэй алхалсан дуу эсгэрч үе зөрөгт химээх нохоотой энэ тэрийн хүүрнэн явнан бөгөөд шүн болох хариугүй дүгсэн дараачийн дэм буудал бүрч хол байгаад юр санаа зовсон янзгүй байхаж. Гэтэл Инжаан Феликс айсан янзтай байн эргэж харахажээ. Салхинд модод шуугахад ард нь хөлийн чимээ гарах шиг зан дээрх бодос ганхан найгаж тал тийш налахад тэдний цаана хүний царай харагдах шиг түүн санагдана. Залуу Инжаан уг нь тийм зориг зүрхгүй мухар сүсгтэй хүн биш билээ. Суралцаж агсан вүрц бүрэгт нөхдийнхөө дунд айхыг мэддэггүй. Зүрхтэй тооцогддог байсан боловч харин өнөөдөр нэг л жигтэй байлаа. Шпесартын тухай түүнд хүмүүс элдэг зүйл ярьсан бөгөөд тэдний ярьснаар бол энд дээрэмчдийн том бүлэг хар хэрэгэ тарж сүүлийн хэдэн 7 хоногт үүгээр аялан явгсдыг тонон дээрэмдсэн. Тэрч байтугай саявтархан хүн амны аимшигтай хэрэг хид гарсан ажээ. Тэд хоёрхнаа тул амь насаард чуй гэхээс хэлгүй айж явлаа. Ойн захад хоногзолгүй дахин нэг өртөө явхаар дархныг даган гарсандаа харамсан байл. Чийл намайг энэ аимшигтай өрөө ятгсаар дагуулж орсон тул энэ шүн үхтэр дэлсүүлж амь нас альва бүхнээ алдхаваас чинийл буруугаас болж тэр шүү дархан минь гэж түүний хэлсэнд цаадахна. Битгий туулай зүрхэл. Жинхэнэ гар урдагчин залуус чухандаа юунаасаа айх вүлээ. Юунд чи ийм юм бодно вэ? Шпесартын эрхэм хүндэт дээрэмчид биднийг дайран довтолж амь насыг маань хороож гийгүүлнэ гэж чи бодож байна уу? Юу боллоо гэж тэд өөрсдөдөө тийм төвөг бодох хэлээ. Үүргөгчөнд минь байгаа цайны ганц хүрэм юм уу? Ганц тадрын төдий хоолны минь мөнгийг авах гэж тэрв? Амь насанд нь хүн халтгуйц анхаарал татах хүн бол хүсэг тэрэг хүллэж арт тор галаллуулан гойсон байх ёстой шүү дээ. Гисэнд Феликс. Байц. Ойд шүгэлдэг шиг болохыг сонсохгүй байна гэж юу? Химэн айн шигвнэв. Мод шуугуулан салхил эсгэж байгаа нь тэр. Зүгээр хурдхан шиг явж үз. Одоо нэг их удахгүй. Амь насанд халдах тухай чи аятайхан ярьлаа. Чамаас бол тэд юутайг чинь асууж, нэгжиж юуны өмнө цайны ганц хүрэм хідэн мөнгө зоосыг чинь авна. Харин намайг бол алт болон тансаг алтан чимэг авч яваад тул юуны өмнө нам цохиж ална гэж Инжаан залгуулан ярив. Түүний төлөө яалаа гэж чамайг нам цохих хүлээ. 4 юм уу 5 хүн зэнэгэлсэн бууга бидэн рүү харуулна тэр бутнаас гарч ирнэ нэн ээлдэх нэр. Ноёдоо та нарт авч яваа юм юу байна вэ? Ачаа барааг тань хөнгөлж тус болъё гэдэл им мэд яравхан үг урсгана. Тэгэхээр чи мулгуу амтан биш учраас үүргөгчөө нээн шар хантааз цэнхэр хүрэм 2 цамц болон хүзүүний зүйлд бугуйвч сам шүүр хийгээд өөр байгаа юм бүхнээ ээлдэгхэн шиг гаргаж тавиад амь насыг минь өшөөж имэрсэнд талархах юм байгаа биз дээ гэж нөхрийнхөө хэлэхэд Феликс юу загасмай зүлгсэн их эрхэмсэггүн ахайда зориулсан чимэг зүйлтэй би өгөх юм гэж үү? Тэгснээс амиа өгсөн минь дээр. Тэгснээс зоосны нүхээр огтжуулсан минь дээр. Тэр ахат нь эхийн минь оронд их болж 10 настайгаас минь эхлэн өсгөн хүмүүжүүлж эзэмших мэрэгжил өмсөх зүүх бүхнийг минь даасан биш билүү? Тэгтэл одоо түүндээ очиж Инжаан багшид захиалсан зүйлийг нь өөрийн гараар хийснээ болон хийж сурсан нарийн чанан гоёл чимэглэлээ үзүүлэх болоход тэр бүхнээ бас түүний өгсөн шар хантаазыг дээрэмчдэд өгөх юм гэж үү? Үгүй. Загалмай зүйлгсэн ихтэй зориулсан гоёл чимэглэлээ өөдгүй амьтдад өгснөөс үхсэн минь дээр. Гив. Битгий тэнэгл. Чамайг алж орхих юм бол нөгөө гүн ахаатанд чинь чимэг зүрт нь оногдохгүй тул түүнийгээ өгөөд амтайгаа үлдсэн чин дээр гэж дархан хэлв. Феликс хариу хэлсэнгүй. Хэдийнэ шөнийн харанхуй нөмрөөд шиндийн сарны туяанд 5 алхмаас цааших юм үл үзэгдэнэ. Тэр улам айн түгшиж нөхрөө бүр ойрхон бараадан явнан бөгөөд өөрийн ярьсан зүйлийг хэрэгжүүлэх үү яах вэ гэж эргэлзэн байлаа. Дахиад бараг 1 цаг хэртээ шамдан явсны эцэст тэд алсав гэрд улалцахыг харав. Залуу Инжаан энэ лав дээрэмчдийн үүр үйз
идлэх хэрэггүй гэсэн боловч дархан нь дээрэмчид газар доор агуу сэгтэд оргиндог тул энэ бол ойн захад таарлцсан хүний зааж өгсөн тэр дэм буудал лав мөн гэжээ. Энэ нь урт боловч нэг нь нагтур байшин байсан бөгөөд үүдэнд нь нэг тэрэг зогсож байлаа. Мөн хажуугийнын жүчээнд морь үрсэх дуулдав. Дархан өөрийн нөхрийг хавцсан нээлттэй нэгэн цонх руу даллан аваачаад үлми дээрээ үндийн харвал өрөөнд доторх зүйлс илхэн наж. Цуухны дэргэд түшлэгтэй сандалд нэгэн ир шигдэн суугаад унтаж байнан бөгөөд өмссөн зүүснийг нь үзүүл хөтөж үүдэнд байгаа тэрэгний эзэн бололтой ажээ. Зуухны нөгөө талд нэг авгаа охины хамт утас сэрэн байна. Хананд тулган тавьсан ширээнээ нэг ир өмнөө аяга бор дарс тавьж гараараа нүрээ даран суух тул тэд түүний царайг харж чадсангүй. Хогц хонрыг хараад сурвалжит хүн шиг дарханд санагджээ. Тэднийг тийнхүү сэм ажиж байтал байшин дотроос нохой хутсанд дархны зэрэгт химээх нохой хариу хуцвал нэг бүсгүй үүдээр шагаан явуулын улсыг харав. Хооллож хонуулан гисэн тул тэд дотогш орж хүн дүүрэг, таяг, малгай сэлтэй болонд тавиад ширээнээ суугч эртээ нийлв. Тэдний мэдхэд нөгөө ир толгоо өндийлгэн нөхөсгөр хариу мэдсэн бөгөөд нүдэнд булаан залуу байлаа. Та нар орой болсон хойно аян замд гарсан улс юм аа. Ийм харанхуй шүн Шпесартаар явхаас айсангүй юу? Би л ховдоо дахиад нэг цаг хэртэй газар төгснөөс энэ буурчин газар морио амраас нь дээр гэж бодлоо. Гэж тэр ир хэлсэнд дархан. Илхмэ. Юу боловч энэ таны зөв. Сайхан хүдгийн төвөргөн өөдгүй. Амьтдын чихэнд хөгжим мэд дуурсан цагийн зайтай газраас далсан дуудах биш үү? Харин дээрэмчид өөрсдөө энэ тэрхэн өгөхөөс өөр аргагүй. Шахан бидний мэтийн ядуу залуусыг ойн дундуур явхад тэд бидний төлөө ганц ч алхам гарцдахаас түүгшөх босуу гэж хариулсанд явуулын улсын чимээгээр сэрж мөн ширээнээ тэдэнтэй нийлэн суусан хөдөж энэ ч ястай үнэн шүү. Ядуу хүнээс тэд яахаа ардсан мөнгөний шунлаа дарах юм болохгүй. Харин тэд улайрсандаа ядуу хүмүүсийг алсан юм уу? Эсвэл бүлэгтээ нэгдэж дээрэмчин бол гэж албадсан сураг байт юм гэж ярианд оролцов. Ойд оргиндог тэр хүмүүс тийм янзтай байдаг бол энэ байшин бидэнд нэмрээр бага юм шиг байдэ. Бид дөрүүлэхнээ энэ буудлын зарцыг оролцуулбал тавуулах нь авэ шүү дээ. Хэрв тэд аруула дайрыг гэж бодвол бид тэдний эсрэг хэрхэх хүлээ гэж инжаан залуу хэлээд түүнээс радна энэ дэм буудлынхан шулуун шудраг ус мөн эсхийг хэн мэдэх вүлээ гэж аяархан шивгэнэв. Энэ талаар зовлтгүй. Энэ дэм буудлыг мэдэх болсоор би 10 жил болж байгаа боловч муу юмны сураг ажиг юр мэдээгүй юм. Ир нөхөр нь гэртээ байх нь ховор. Бор дарсны 8 хийж авт юм гэж хүмүүс хэлэлцдэг. Авгаа нь хиндч гим хор сандаггүй. Ноомоо ихнэр. Ихмэ. Ийм юм ярих юм бол буруу шүү. Гэж хөтөж хэлсэнд сурвалжит залуу ир үгийг нь залгуулan авч. Гэвч түүний хийснийг бүрэн няцааж болохгүй гэж би бодож байна. Энэ ойд явж байгаад улмөргүй алга болсон хүмүүсийн тухай яриаг санаж байгаа биз дээ. Тэдний ихэнх нь урд нь энэ дэм буудалд хоноглон гэж ярьсан байтлаа 2-3-7 хоног сураг чимээгүй борчход нь мөрийг нь мушгин явсаар эндээс ирж асуухад хинч үүгээр үзэгдээгүй гэсэн хариу сонсож байсан гэдэг юм. Тэгэхээр энэ ч бас с ิจ гтэй юм шүү гэсэнд дархан. Тэнгэр минь, үүдийг нь эзлээд авчих юм бол торон цонхтой энэ дөрвөн ханан дундаас мултарч гарна гэж сандалтгүй тул энд хоногорсноос нэг аятайхан шиг модны нөмөрт шүнийг өнгөрөөвөл илүү дээр гэж дуугаалтав. Тэд бүгдээрээ ин яригцсны эцэст бодолд автцгаалаа. Ойдагч элдэн буудал хүчин давтаад ч юм уу, эс бөгөөс сайн дураараа ч юм уу дээрэмчидтэй санаа нэгссэн биш байлгүй гих газар юр үгүй ажээ. Унтаж байгаад дээрэмчдийн гарт хороогдсон аян замын улсын тухай яриа нилээдийг сонссон тэдэнд энэ шүн түгшүүртэй санагдаж байлаа. Ам насанд нь хүрдэггүй юм а гэхэд гарах газар, барих зэвсэг үгүй. Ой мэлдэн буудалд бүгэгсдийн нэг хэсэг нь авч яваа зүйлийнхээ зармийг нь дээрэмдүүлчихвээ гэхээс сэтгэл нь шимшрэн байлаа. Тэд аягтай дарсаа сэтгэд гонсгор царай барайлган гүлэрм уухажээ. Залуу эрхэм нь хүлэг морио унан найдвартай задгаа тал руу дахин модогсон гэж. Дархан бол гартаа бүлтэй 12 нөхөр минь бороо хоогоор зэвсэлчгээд өөрсдийг минь хамгаалан зогсож байгаа болоосой гэж дор дороо хүснэ. Инжаан Феликс ам насаа гэхээсээ илүү ивент тэтгэгч авгаад зориулсан зүгт чимгээ алдчихвээ гэж харуулсан байлаа.
Гансаа сорон утааг нь үе үлээн бодлогшин суугаа хөдөж харина. Ноёдоо. Унтаж байхад маань тэд дайрахгүй байвал барав. Миний хувьд надтай хамт нэгэн шүнжин сэрэнг байвал болох нь тэр гэж аяархан хэлсэнд нөгөө гурав. Би хэмээн. Тэртээ тэргүй би унтаж чадшгүй гэж сурвалжид залуу нэмж хэлв. Тэгвэл сэрэнг байхын тулд ямар нэг юм хийх хэрэгтэй. Нэгэнт бид дөрвөлээ байгаагаас хойш Хүзэр тавлж болох юм. Нэгд нойр хүрэхгүй, хоёрт цаг хордон өнгөрнө гэж хөдөж үгэн хийсэнд. Би ер хүзэр тоглож үзээгүй учраас түнд чинь оролцож чадахгүй гэж сурвалжид залуу хариу өчиж. Би ч бас хүзэр тоглож ер мэдэхгүй гэж Феликс түүнийг дэмсэн дархан. Тоглохгүй юм бол бид яах болж байна вэ? Дуурцгаах уу? Тэгвэл өөдгөө амьтдыг өдөөн дуудснаас ялгаагүй тул болохгүй. Эсвэл онсог таалцах уу? Гэтэл энэ маань удаан үргэлжлэхгүй. Яавал дэрвэ гэдгийг та нар мэдэж байна уу? Ямар нэг юм ярьцгаавал яасан юм бэ? Хөгжөөнтэй юм уу, ноцтой, үнэн юм уу зохиомл ямар ч юм ярьлаа гэхэд хүзэр тоглохтой адилхан цаг нөхцөөж сэрэнг байлган шүү дээ гэв. Та нарыг яриад эхэлбэлж таатай л байна. Гар урлагч нь та нөхөд газар бүр явдаг улс болохоор ярих юмтай байж таарна. Учир нь хот бүхэн өөрийн домог түүхтэй байдаг шүү дээ гэж сурвалжид тэр инэв хийлэн хэлсэнд. Тийм ээ. Энэ тэр юм сонсхон сонстрэл юм. Чухамхүү ийм юм сонсохын тулд таны мэд сурвалжид ноёд нэн гайхамшигтай зүйлс бичсэн номуудыг шамдан судалцгаад игвэлээ. Бид мэтийн бүдүүн бараг гар урлагчдыг бодоход та бүхэн илүү ухаалаг сайхан зүйлс мэднэ шүү дээ. Хэрв би эндүрээгүй бол та эрдэмтэн юм уу оюутан байж таарна гэж дархны хариу өгсөнд залуу эрхэм инэв хийлэн. Эрдэмтэн бишээ. Харин оюутан мөн. Амралтаараа нутаг орноо зарж яваа юм. Бидний үздэг номд та нарын энд тэнд сонсон дуусныг бодоход тийм ч яриад байхаар юм байдаггүй юм. Тиймээс бусад чинь сонсох хүсэл бүхий байгаа үед яриад л эхлэх хэрэгтэй шүү дээ гэсэнд хөтөж. Хэн нэгэн сайхан түүх ярих юм бол хүзэр тогтсноос илүү санагдах вэ. Миний бие ямагт хээр хөдөөс ажилуулна, зэрэгцэн алхах хүний сайхан яриа хөөрөөх сонсох дуртай. Агаар тэнгэр муу үед заримыг нь ямар нэг юм яриудах бодолтойгоор тэргэндээ суулган эцэс төгсгөлгүй үргэлжлэх, намтар түүх мэдэх хань нөхөртэй болов гэж бодхоос түүнийг хайрлах сэтгэл төрдөг үлээ гэж хариу өчжээ. Би ч бас ялгаагүй. Хүний ярихыг сонсох тун дуртай. Тэгээд ч бүрц бүрбд Агчинжаан багш минь үүх түүх хит уншиж, ажилдаа цалгардуузаа гэж ном уншихыг минь шууд хориглдог байсан юм. Тиймээс өглөө болтол ярьсан ч дундарч барагдашгүй их зүйл ярьж чадна гэдлийг чинь би тухайлж буй тул дархан минь чи шагшин гайхам зүйл ярил даа гэж залуу инжаан үг хавчуулав. Уг хилээ хурцд суугаа гэж дархан дарсаа уугаад ийн ярьж эхлэв. Бугад зоосны тухай домог. Обершвабанд нэгэн цагт тэр хавийнхаа хамгийн сүрлэгэн байсан хойн цолдруудын шилтгэний төр одоо ч хүртэл байсаар байдаг юм. Тэр шилтгэн их зөндөр дүгрэг уулын орой дээр орших бөгөөд түүний шав хөндөрлгөөс ас холын газар нутг нь илхэн харагдмуй. Тийм ас болон ил шилтгэний бараа харагдах эргэн тойрны газар нутгаас ч бүр ас холд цолдруудын ирэмгийн удмаас айн сүр тэцгээж тэдний нэрийг Германы бүх нутагт мэддэг, бишрэн шүтдэг байжээ. Чингээд олон зууны тэртээ миний мэдхээс лавл дар гэдлийг мэддэггүй байх үйс. Ил бат бих шилтгэлэнд цойлдрын угсаа залхамжлагч төрөлхийн итгээд аран шинтай нэгэн гүн аж төрн сууж байжээ. Түүнийг албад нартай хатуу ширүүн хөшүүдтэйгээ дайсагнагддаг гэж хэлэх аргагүй боловч догшин харц зангидсан хөмсөг олон таван үггүй дүнсгэл дүрдөрхөөс нь болоод хинч түнд итгэн дотночилдаггүй байжээ. Хээр хөдөө давхиж явхад замд нь тааралдсан хүн баруун малгайгаа авч михийн ясалж. Эрхэм гүнтэн сайн байна уу? Өнөөдөр сайхан өдөр юм аа гэхэд тэнэг антан гэх юм уу? Мэдэж байна гэж хариулдаг тул бусад хүмүүсийн адил зүү зөкстэй ярьж хөөрч байхыг нь шилтгэлэнд нь байдаг зарцнараас нь өөр мэдэх хүн цөөн ажээ. Хэн нэг хүн өөрт нь юм уу, моринд нь таагүй явдал гаргах юм уу? Уулын хавцалд морин тэрэгтэй тариачин тааралдаад яар нь зам тавьж өгч чадахгүй бол хараал зүхэл уурсхан өөр хилэнгээ тайлдаг гин. Тэгэхдээ энэ мэд тохиолдолд ямар нэг тариачныг зодож нүдэж байсныг нь дуулсан хүн юруугүй ажээ. Гэвч хавийнх нь улс амтэн түүнийг цойлрын муухай аашт гэдэг байжээ.
Цойлрын муухай аашдын авгаа нь харин огт өөр. 5 сарын нарлаг өдөр мэт ялгуун найрсаг ааштай юм санжээ. Аваал нөхрийнхөө хатуу ширүүн үгэнд гомдсон улсыг тэр найрсаг үг хэл. Ивэлт зөөлөн харцаараа тайтгаруулан ир нөхөртөөгөө эвлэрүүлдэг гин. Ядууст чадах бүхнээрээ тусалдаг бөгөөд халуу шатсан зуны өдөр нүд чихгүй цасан шуурганаар их зуулын уруу бууж ядуус болон өвчтэй хүүхдийг ирэхээс зүрхшээдэггүй бөгөөд ийн явах занд нь гүн тааралтвал тэнэг антин би мэдэж байна гэж уурсан хилчээд замаа хөөн оддог аж. Өөр авгаа нарын хувьд бол эл дүнсгэр байдал нь айлар нь эмээлгэх байсан биз. Эс бөгөөс ир нөхөр минь тэднийг тэнэг антид гэж байгаагаас хойш ядуус надад ямар хамаатай билээ гэж бодох бардам сэтгэл дургүйцлээсээ болоод ийм дүнсгэр ир нөхрөө хайрлах сэтгэл нь хөрж хөндийрэх байсан. Гэтэл цойлрын Хидвиг гүн ахаа ийм хүн биш байжээ. Түүний бие урдын адил гүнтэн хайрлан баргар магнан нь үрчлээг тэнэлгэх гэж хичээн. Сайхан цагаан гараараа илбэн инхрийлж хүндхэн дээдэлдэг бүлгөө. Он жил өдөр хоног улиран өнгөрсний эцэст гүнгийн угсаа залгамжлах хүүг тэнгэр заяасан тул бяцхан хүүдээ инхри ялдам их хүний эцэс төгсгөлгүй халамжаа зориулах болсон боловч ир нөхрөө хайрлах хайр нь түүнээс дутуугүй байлаа. Түүнээс 3 жил өнгөрөх хугацаанд цойлрын гүн зөвхөн хишиг өдрөл хүүгээ хоол цайны цагаар ширээнээ суухтаа харах бөгөөд асрагч ихэн түүнийг өвөр дээр навчирч тавимгүй. Тэгэхэд нь тэр хүүгээ хүүтэн хөндий харж сахал дороо энэ тэрхнийг бувтнаад буцааж өгнө. Бяцхан хүүг аав гэж хэлэхдээ болоход гүн асрагч ихт нь нэгэн зоос өгсөн хэдий боловч хүүдээ юр царай өгсөнгүй. 3 насны ноён өдөр гүн хүүхдээ юуны өмнө өмсгөж хилэн торгоор ховцлохыг тушааж дараа нь өөрийн хилэн хар хүлэг болон өөр нэг сайхан хүлэг мөр имээлж агчиргээд хүүг тэврэн давруулаад хажигнуусаар эргүүлгэн шатаар буужээ. Үүнийг үзээд гүн ахайтан Хидвиг байхсан байна. Хэдийгээр ир нөхрөө ийш тийш одоход нь хаачих гэж байгаа. Хизээ эргэж ирэхийг нь юр асуудаггүй байсан боловч энэ удаад хүүхдтэй сэтгэл зовн ам нээж. Гүн та аян замд отох нь уу? Гисэнд хариу дуурсангүйд нь. Хүүг авч явж яах нь? Куно надтай хамт салхинд гаргалдэ гэжээ. Би мэднэ гэж цойлрын муухай аашид хариу өгөөд цааш оджээ. Чингээд гадаа гармагцаа хүүг өрөөсөн хөлөөс нүргэн имэйл дээр суулгаад алчуураар бэлхэн өөрөө хилэн хар хүлэгтэй сэвхийтэл мордож хүүгийн унсан хүлгийн цулбуураас хөдлөн шилтлээний хаалгаар галгуулан гарчээ. Эцгийн хамт уулын уруу ийхүү асгуулан явах нь хүүд эхлээд нин таатай санагдсан учраас алга ташин хөхөрч хурдан давхсуугаа гэж хүлгийнхээ дилээс зууран сэгсчиж явсанд гүн бахархан баярлаж. Ирэлхэг ир болох юм байна гэж нэг бус удаа дуугалджээ. Тавд бууж ирмэгцээ гүн галгуулахын оронд хадруулсанд бяцхан хүү ухаан алдтлаа айж аяархан яваач гэж эцгээсээ анхандаа нин зүрхшийн гуйсан боловч эцэг нь улам хурдан давхиж хүчтэй салхи хөөрхий куноог амьсарлах аргагүй болтол нь алгадаж ихэсэнд аяархан уйлж тэгснээ бүр тисэж ядаад эцэст нь буй чадлаараа бархирчээ. Би мэдэж байна тэнэг минь. Эхлээд морь унахтаа хүүхэд бүхэн уйлдаг юм. Дуугай бол. Эсвэл гэж эцэг нь загнаж хүүгээ сүр далайлган зорвжуулах гэтэл яг энэ үес өөрийн нь морь цамнан булгасанд тэр хөдөлж яваа морьныхоо цулбуурыг алдчихжээ. Тэгээд морио номхруулах гэж оролцсоор сая нэг юм сансандаа хүрч сэтгэл түгшин хүүгээ эрбиж харвал хүүгийн нь унаж явсан морь шилтлээний зүг унсан эзэнгүй давхиж явлаа. Цойлрын гүн хэдий тийм хатуу ширүүн дүнсгэр ир боловч ил агшинд түүний сэтгэл инхэн шаналжээ. Хүүгээ зам дээр тасар татуурчихсан хэвтэж байгаа биз гэдгээс өөр бодол толгойд норсонгүй тул сахлаа зулраа нь дашуудан уйлжээ. Боцож хичнээн давхивч хүүгийн нь ул мөр юр үзэгцэнгүйд өргөж босгосон хүлэг түүнийг замын хажуугийн усны суугч шидчихснээс зайлахгүй гэж бүр нийтгэв. Тэгтэл өөрийг нь дуудах хүүхдийн дуу ардаа гарахыг сонсоод давхийн нэргэж хараад юу үдсэн гэж бодно. Нэгэн настай авгай замаас холгүй модны дор хүүг нь өвөр дээрээ бүүвэйлэн сууж байлаа. Эмгэн шуламчи хүүд минь яаж зүрхэж хүрээвэ? Одоохон надад авчирч өг гэж гүн машид хилэгнэн хашгирсанд нөгөө муухай царайтай хөгшин авгай. Ирхмээ та тэгтлээ бүү яар. Тэгтлээ бүү яар. Омголон хүлгээсээ болж та огоошгүй гасанд учрах байсан шүү. Залуу эзэнд намайг яаж хөрөв гэж та асууж байна уу?
Тэгвэл морин ирчээрээ дахиж хүү тань өрөөсөн хөлөөрөө дөрөөндөө чирэгдэн ус нь бараг газар шүргэх шахам явхад нь би хормогчондоо тосож авсан юм да гэж хариулбарл. Цойлрын эзэн, би мэднэ. Одоо түүнийг нааш өг. Би бууж болохгүй. Морь минь догшин өчр. Хүү гүширлэж мэднэ гэж дурамчхан хэлэхэд. Надад буухт зоос ганцыг хайрл гэж нөгөө авгай зүрхшээс нь янзтай гуйжээ. Тэнэг амтан гэж хашиграад гүн хідэн боторхой мөнгө модны ёроолд суугаад түнд шийдэж өгчээ. Үгүй ээ, ганц буухт зоос надад хэрэгтэй юмсан гэж авгааг хэлсэнд гүн. Юун буухт зоос вэ? Чи өөрөө буухт зоосны ч үнгүй амтан. Хүүг даруй нааш нүг. Эсвэл би нохдоо чам руу төрхөн тавилаа шүү гэж хийрхэн өгүүлбэл цаадах нь. Өө, тийм үү? Би буухт зоосны ч үнгүй юм би гэж тохуурхан жуумалцаад. Маа, танаа өв хөрөнгөөс юун нэг буухт зоосны үн хүрхийг үзэх хүн байх вэ? Харин энэ боторхой мөнгөө өөрөө ав гэд 3 бяцхан зэс зоосыг гүн рүү тум мэргэн шидсэнд тэдэн гүнгийн гарт байсан арьсан хүүдий рүү суудхан жингнээд л орчихжээ. Ил гайхартай овсгоо самбааг үзээд гүн хэдэн минутын турш хилэхүүгээ олж ядан дайхаж байсан боловч эцэст нь уурсан хилгэнжээ. Тэгээд бууга шүүрэн авч гохыг нь мултлан авгаан зүг шагаажээ. Цаадах нь бяцхан гүнг инхрээлэн үнсэж өвөр дээрээ дэгүүлж дэрүүлэн байсан тул сум юуны өмнө хүүд тусгаар байлаа. Чи бол сайн төдөхөн хүн юм. Энэ л янзаараа байвал элдв гачланд учрахгүй гэж тэр авгаа хэлснээ хүүг өврөөсөө буулгаад гүнг хуруугаараа занган. Цоолорно, цоолорно. Та надад нэг бугат зоосны өртөө үлдлээ шүү гэж хичгээд гүнгийн хараал зүхлийг юр тоолгүй нягт шар модон саваа тулсаар ойруу ягуухан явсаар оржээ. Дагалтгиа Конрад нь айсандаа садралан бууж бяцхан гүнг имэйл дээрээ суулгаж өөрөө араар нь сундлаад эзнийхээ араас шилтгэний зүг оджээ. Морь хадирмагц өөлж бархирсан мөчөр хүүгээ зүрхгүй, одигтой юмд сургана гэж саналтгүй юм байна гэж бодсон тул энэ нь цоолрын муухай аашид түүнийг дагуулж мориор давхсан ихний бөгөөд эцсийн зугаалга басан төдийгүй. Хүүг ямагт зэвүүцэн харж эцэгтэй эрхлэх гэж царайчлан өгдөгрөө нь хүч очоод би мэднэ, тэнэг амтэн гэж хашгиран зайл гэж дохиж зангадаг болжээ. Хэдвийг авгаа эр нөхрийнхөө альва муу ааш занг дуртаяа твчин өнгөрөөдөг байсан боловч гимзэмгүй хүүд ийм хүүтүү хүндий байдагт нь туйлын их гонджээ. Ямар нэг үл ядах алдаа эндлийн төлөө бяцхан хүүг гүн хатуу ширүүн цээрлүүлэх бүрд айсандаа хид хідэн удаа өвдөж. Эцэст нь эд залуу насандаа зарц шивгчин нар болон хавихалсыг хамгаас харуусартай нь хүүгээ гашуугийн манан думбуулан наснаас нүгчжээ. Энэ үеэс эхлэн гүнгийн сэтгэл санаа бяцхан хүүгээс улам улмаар хүндирсээр түүнийг асрагч их болон шилтгэлийн ламд үсгэн хүмүүжүүлсүгэ биж өгсөн ба төдөлгүй дахин нэг баян авхаатай гэрлэж тэр нь жилийн дараа ихэрхүү төрүүлснээс хойш хүүгээ бүрч хайхархаа болжээ. Нэгэнтээ амь насыг нь аварсан эмгний зочлон очих нь Куногийн хамгийн дуртай аялал байлаа. Тэр эмгэн Кунод наснаас нүгтсэн эхийн тухай болон түүний бие өөрт нь хичнээн их аж тус болсныг ямагт ярина. Тэр эмгнийг Фелдхаймерн гэх бөгөөд "Эд ийм олон удаа бүү очиж вэ? Тэс чин наан ч үгүй, цаан ч үгүй шудам шүү дээ" гэж загц шивгчэд Куног ятардаг байлаа. Гэвч шудам гэж юр байдаггүй. Зарим авгаанаар илбэддэг, далын шилээвэр, шүүрсэлт унаж агаарт нисдэг гэдэг нь цуу үг гэж шилтгэлийн лам түүнд сургасан тул жаалхүү тэднийд очихосоо юр айдаггүй байлаа. Учрыг нь ухаж мэдэхгүй зүйлингэн Фелдхаймернд зөндөө байдаг. Гэрчлэн аавынх нь мөнгөний хүүдийд нэм мэргнээр 3 зоос шидэж хийснийг нь тэр сайтар санаж байгаа. Мөн элдв янзын тос, ханд бэлтгэн, хүн адгуу самтныг идгээдгийг нь мэддэг боловч тэр эмгэнд нэгэн тавг байдаг. Түүнийгээ гар дээрээ дүүжилгэхэд нь аимшигтай аянга нэжигдэг гэж хүмүүсийн ярилцлагт нь итгэдэггүй. Түүнийг огт үндэсгүй худал үг гэдгийг нь мэддэг байлаа. Өвчтөө морийг ангаах янз бүрийн арга, галзуу нохой дуулгах ханд, загсны өгөөш бэлтгэх гэх мэт янз бүрийн хэрэгтэй зүйлийг тэр эмгэн бяцхан гүнд зааж өгдөг байлаа. Асрагч их нь наснаас нүгтсэн бөгөөд хойд их нь юр санаа тавихгүй тул эмгэн Фелдхаймерн төдилгүй Куногийн хувьд сансан бодсноо ярилцдаг цорын ганц хүн болсон байна. Дүү нар нь өсөх тусам Куногийн байдал урд өмнөхөөсөө улам гаслантай болох нь тэр. Тэдэн азар анх удаа морь унахтаа Куно шиг унсан нүгүү тул
цойлрын муухай аашид тэднийг нэн ирэмгий авьяастай хөвгүүд химэн гойд хайрлан өдөр бүхэн уул талаар дагуулan давхиж өөрийнхөө ойлгож мэддэг бүхэнд сургана. Гэхдээ тэд олигтой юм сурсан нь бараг үгүй. Унших бичхийг гүн өөрөө мэдэхгүй тул гайхамшигтай хоёр хүн үүнд 9 цат дарцдах хэрэг байсангүй. Гэхдээ дөнгөж 10 нас хүрвүү үгүй юу? Эцгийнхээ адил элдвийн жигшүүрт хараал урсгаж, хэн бүхэнтэй хэрүүл үүсгэж, өөр хоорондоо муур нохоо мэт уралцаж чаддаг болсон ба гагцгүй Куноог чадах ов мэх зохиох болохдоо л эвсэн нэгдэж найзахах бүлгөө. Хөвгүүдийнхээ ийхүү хэрэлдэх, зодтхийг эрүүл чирэг, ирэмгийн эвсэн явдал гэж үзэх тул их нь энэ талаар санаа зовх нь юргүй. Харин нэг өдөр зарц нарын нэг өвгөн гүнд учрыг ухуулан хэлсэнд "Би мэднэ, тэнэг амтан" гэж хариулсан боловч гарцаагүй шулан мөн гэж сэтгэлийнхээ угаас боддог эмгэн Фельдхаймерны "Мэ, танай өв хөрөнгнөөс юун нэг бугац зоосны үн хүрхийг үзэх хүн байх вэ?" гэж зүгснэн бодолд нь ямагт хадаатай явдаг тул ах дүүс биеийнхээ аминд хүрэхгүй байх үйц арга сэдэх хэрэгтэй юм байна гэж боджээ. Нэгэн өдөр шилтгээнийхээ хаваар гөрөөлж автална. Хэлбэр дүрсээрээ шилтгэн байгуулахад зохимжтой 2 уул хараанд нь өрцөнд. Тэнд бас шилтгэн бариулахаар даруй шийджээ. Тэгээд нэгэн дээр нь Шалксберг, зайлтын уул гэдэг шилтгэн бариулжээ. Ихрийн баг нь альва хорт муу ов мэх гардаг учир бяцхан зайлт гэдэг хож авсан бөгөөд гүн үг шилтгэнийг түүний хочоор нэрлэхээр шийдсэн нь энэ байлаа. Нөгөө нэг уулан дээр бариулсан шилтгэнээ эхлээд нөгөө шулмыг тохуурхан бугад зоосон уул гэж нэрлэе гэж боджээ. Учир нь тэр эмгэн түүний өв хөрөнгийг ганц бугад зоосны ч үнгүй гэж үл тоомсорлсон билээ. Гэвч зүгээр л Хиршберг бугад уул гэж нэрлэх болсон ба тэр хоёр уул Одоо ч мөн тим нэртэй хിവэрэ бөгөөд Альпийн нурууна аялах аваас нүдэнд ихэн үзэгдэм үү. Цойлрын муухай ааш данханда ууган хүүдээ Цойлрынийг, бяцхан зайлтад Шалксбергийг, нөгөөд нь Хиршбергийг өглүүлэхээр гэрээсэлнэ гэж бодож байжээ. Гэтэл авгаан түүнийг энэ бодлоо өөрчлөхөөс нааш амар заяа үдсэнгүй. Өөрийнх нь хөвгүүд шиг догшин танхаа биш тул хөөрхий хүүг тэр авгай тэнэг Куно гэдэг байлаа. Тэгээд тэнэг Кунод тэртээ тэргүй хийнэ өвлөн үлдээсэн зүйл бүрэн хангалттай байтал бас сайхан баян тансаг Цойлрынийг өгөх гэж үү? Гэтэл миний хөвгүүд пус бүр ой модноос өөр юу ч үгүй. Ганц шилплэнэс. Өөр юу ч үгүй хоцрох юм би гэж үргэлж өвлөн байх болжээ. Ууган хүүгийн хувьд Куногийн идэлх эрхийг үгүйсгэж болохгүй гэдгийг гүн түүнд ойлгуулах гэж оролдоод яаж ч чадсангүй. Цаадах нь хизээж хинтээ ч эвлэрч яваагүй муухай зантыг сэтгэлд дотн амгалан хүсхийн үүднээс бууж өгөн өгтөл нь уйлж хэрэлдэж эцэст нь бяцхан зайлтад Шалксбергийг, ихрийн ахмад нь болох Вольфт Цойлрынийг, Кунод Хиршбергийг Балинген химээх бяцхан суурны хамт өв болгон өгөхөөр гэрээсэлдээ бичүүлэх болгожээ. Түүнээс хойш удалгүй гүн хүн дээр өвчлөн хэвтэрт оржээ. Тэгээд өөрийнх нь насны хэмжээ болсныг эмч хэлэхэд хариуд нь "Би мэднэ" гэсэн ба. Төлөг төгшин байж насан өөд болохыг сануулсан шилтгэний ламыг тэнэг амтан гэж хараан зүхэж, амьдралынхаа туршид ямар байсан яг л тэр янзаараа хийрхэн хилэгнэж галзууран байсаар туйлын их нүгэлтний ёсоор өгчээ. Түүний шарилыг оршуур жамжаагүй байхад гүн ахаа гэрээслэлийг авчираад Кунод хандан. Эрдэм мэдлэгээ гаргах цаг чинь одоо боллоо. Гэрээслэлд юу гэж бичсэнийг өөрөө уншиж үзгэж. Тохуутай хэлсэн нь чухамдаа Цойлрынд одоо чиний байх хэрэг юргүй гэсэн үг байсан ба. Ууган хүүгээс нь булан авсан баян тансаг ид хогшил. 2 шигтгэнийг эзэмших болсондоо хөвгүүдийнхээ хамт баярлан байлаа. Куно тажаагачийн хүсэл зоригийг үг дуугүй дагсан. Авч өөрийн төрж өссөн. Инэрл тэхийнэн шарил, сайхан сэтгэлд шилтгэний лам байсаар байгаа. Цорын ганц халамжид хүн болох эмгэн Фельдхаймерны дэрэгдэн аж төрөн буй шилтгэнийг орхин одохдоо нулимс туслуулахгүй байж чадсангүй билээ. Хэдийгээр Хиршберг шилтгэн нь сүрлэг сайхан ордон боловч түүний хувьд ил хөл уйтгартай санагдсан ба. Хойн Цойлрынийг санган сансаар тэр лавуудалгүй сэтгэлийн хихт автах байсан биз. Гүн ахаа идүүгээ 18 нас хүрсэн ихэр хүүгүүдийнхээ хамт нэгэн орой шилтгэний сэрүүн асарт суун уулын уруу хараа бэлчээн байжээ. Гэтэл нэгэн сайхан нордон ир уул өөд өгсөн.
Араас нь гоёмсог жууз дамсан 2 илжиг хид хідэн зарцнаар дагалдан яваа үзэгджээ. Энэ хэн байж таарах вэ гэж тэд хоорондоо удтал маргалдан байтал. Бяцхан залт эцэст нь "Хүй, эн чин Хиршбергийн эрхэм ахаас маань өөр хэн байх вүлээ" гэж дуу алдсанд гүн ахай гайхширна. "Тэнэг Куно юу? Өө, тэр биднийг хүндхэн өрөх гэж байгаа юм байна. Бас намайг Хиршберг рүү аваачих гэж тэр гоё жуузыг авч яваа юм байна. Эрхэмсэг хүү, тэнэг Куногоо би ийм сайн амьдралын арга ухаантай хүн болчихлоо гэхэд даанч итгэмээргүй байна санаж. Элдэг зан их өдөхгүй. Түүнийг ухтахаар шилтгэний хаалга руу бууцгаая. Элэгсэг найртай байдалтай байцгаад гимшүү. Тэр Хиршбергт орцсон хойно маань бидэнд энэ тэр юм. Чамд морь, чамд бол хуйг билэлж мэднэ. Ихийнхэн зүйлд чингийг авах сан гэж би бүр эртнээс бодсоор байсан юм гэвэл. Вольф. Тэнэг Куногоос би юу ч бэлэгт авахгүй. Бас би түүнд юр царай өгөхгүй. Харин миний бодлоор бол эрхэм дээд талигаач эцгийн маань араас тэр мүд од уулзахна. Тэгвэл бид Хиршберг болон бүхнийг эзэмдэх бөгөөд ээж минь танд бол бид тэр зүйлт чимгийг хямдхан өгч болох юм гэж хариулжээ. Тэнэг жаал гэж ихэн хийрхэн. Би тэр зүйлт чимгийг та нараас худалдаж авах болж байна уу? Сойлдриныг та нарт өгүүлсний минь хариу энэ үү? Бяцхан залт минь. Би тэр зүйлт чимгийг зүгээр авах ёстой гэдэг үнэн биз, тийм үү? Гисэнд хүүн. Үхлээс өөр юм үнгүй ирдэггүй юм шүү дээ ээж минь гэж хөхөр нь хариулаад. Тэр зүйлт чимийг зарим шигтгэнтэй дүү хүнтэй гэдэг нь үнэн бол бид түүнийг таны хүзүүнд зүүж тэнэглэхгүй нь мэдээж. Куног нүд анимагц бид тийшээ давхиж очиод хувь хувиа аавна. Тэгээд би өөртөө оногдсон тэр зүйлт чимгийн хэсгийг худалдана. Ээж минь, та тэгэхээр түүний бараагч оч харахгүй гэсэн үг гэжээ. Тэд ийн ярилцсаар шигтгэний хаалгандаар хурж очсон бөгөөд яг энэ үес Куно гүн татваргад гүүрэн дээгүүр ирж явсан тул гүн ахай зүрт чимгээс болж бадарсан уураа дарах гэж хичээн бие барин байлаа. Хойд их болон дүүнараа хармагц Куно морныхоо амийг татан бууж тэднийг ээлдэхнэр мэдчлэв. Учир нь тэд өөрийг нь үлэмж заван шаналгадаг байсан хэдий боловч тэр ил адаар авгааг эцэг минь хайрлаж байсан юм. Энэ хөвгүүд нь дүүнэр минь гэж боддог байлаа. Эрхэм хүү минь. Зочлон ирсэн нь ямар сайхан хэрэг вэ? Хиршбергт хэр байна да? Тэнд идээшиж болох нь уу? Бас ийм бэлэн хаан жууз байдгаа. Яасан тансаг идвэ? Хатан хаанч суугаад явхад нүүр улаахгүй идвэн. Үүнд суугаад газар нутгаараа аялан явах гэрийн низэгтэйгэр дутах юу байх вэ гэж гүн ахаа найлынхаа дуугаар өгүүлээд ивэл дүрм мишэн байлаа. Эрхэм хүндтэй ээж минь. Би өдий болтлын тухай юр бодсонгүй шүү. Гэр орондоо ажиг төрөл хийх өөр хүмүүс авч энэ хүртэл жүү завн ирсэн учир минь гэвэл гэж Куног ярьж эхэлтэл гүн ахай бүхэлзэж нахилзан мишэн байж. Яасан өгөөмөр халамжтай юм бэ гэж яриаг тас дайран хэлв. Сүмийн лам Йозеф мороор дөрөн явах тэнхэлгүй болсон билээ. Би түүнийг авах гэсэн юм. Тэр бол миний өвгөн багш бөгөөд би цойлернаас явахдаа түүнтэй энэ тухай ярьж тохиролцсон юм. Бас уулын бэлд суудаг эмгэн Фельдхаймернийг авч явна. Тэнгэр тэтрэх болтугай. Тэр эмгэн одоо насны туйлж хүрчээ. Намайг анх удаага талигаач эцгийнхээ хамт морь унан явах үес урд нэгэнтээ амийг минь аварсан юм. Хиршбергт өрөө тасалгаа хангалттай тул тэнд насан эцэс болог гэж хичгээд Куно шигтгэний ламыг авахаар хэрмэн дундуур явж одов. Залуу ноён Вольф ууртаа хүмхий зун, гүн ахаан царайх орсон зэвийж шарлангтан. Бяцхан зайлт тажигнатал хөхрөн. Түүнээс бэлэгт авсан морийг минь та юугаар авах гэж байна гээд. Вольф ахаа, түүнээс бэлэгт авсан. Хуйгаа өг. Нөгөө зам эмгэн чулам хоёрыг өөр дээр авна гинүү. Яста дүүсэн хос байна да. Тэгэд тэр үдээс өмнө ламаар грек хэл заалгаж, үдээс хойш Фельдхаймерын эмгэнээр ад мөрийн юм заалгаж байж болох юм. Тэнэг Куно ямар гихч инээдэмтэй юм хийж байгаа нь вэ гэсэнд гүн ахаа хариуд нь "Эн чинь ердөө л бүдүүн баг амтэн шүү дээ. Бяцхан зайлт. Чи ингэж инээж хөхрөх хэрэггүй. Удам судрыг маань бүхэлд нь шившиг болгож байгаа хэрэг." Цойлерийн гүн эмгэн шулам Фельдхаймернийг луусанд дамсан гоёмсог жуузаар залж аваачаад шилтлээндээ суулгасан гэвэл хавийн амтны өмнө нүрээ хийх газар бидэнд олдохгүй болох нь гарцаагүй. Энэ бол түүнд ихээс нь шингэсэн зан. Тэр нь бас ямагт өвчтэй, өөдгүй новшнуудтай зууралддаг байсан юм.
Үүнийг мэддэгсэн бол эцэг нь лав авсандаа хөрвөөх гэсэнд бяцхан зайлт. Тийм ээ аав. Лав буршин дотроосоо би мэднэ тэнийг антан гэж хэлэх байсан биз гэж хошуу нэмсэнд. Яг үнэн. Нөгөөтг чинь нөгөө өвгнөө ичихч үгүй. Өөрөө сувдаад тэр ирж явна. Явцгаая. Би л лав түнтэй дахин нүүр учрахыг хүсэхгүй л гэж машид зэвүүцэн дуу алджээ. Тэд замаас нь зайлан одоцгоосон бөгөөд өвгөн багшигаа гүүр хүртэл сугдан явж очиод жуузанд өөрөө оруулж суулгав. Уулын бэлд Фельдхаймерын эмгний овоохон үүдэн зогссонд тэр эмгэн жижигхэн шил, сав суулга, ханд болон хэрэгцээтэй бусад зүйлсээ нэгт шар модон таягийнхаа хажууд боож тавьчаад жуузанд суухад бэлхэн байж байлаа. Цойлдрын гүн ахаан хар муу санаандаа хүсэн байсан шиг зүйл юр боссонгүй. Хүлэг Баатар Куног хажирхан гайхсан. Хүн тэр хавийн нутаг даяар нэгэ хинч байсангүй. Фельдхаймерын эмгнийг насны нэцэст жаргах гэсэн түүний хүслийг хүмүүс сайхан, багтууштай үйлс хэмээн үзэж, өвгөн лам Йозефийг шилпиондээ суулгах болсныг нь сонсоод ариун сэтгэлд буянт эзэн хэмээн магтах болжээ. Түүнийг хорсон занаж, элдвэр муулдаг усна гэвэл хойд их, хоёр дүүнд болоо. Гэхдээ энэ нь өөрсдөд нь улам гай болж байлаа. Учир нь тийм хачин жигтэй ааш авиртай ах トゥ хоёроос болж хавийнх нь ус бүгд уур уцаар болох учир тэднийг ихтэйгээ таардаггүй. Байнгын хэрүүл маргаан хийж байдаг. Бие биегээ бас алил болох бүх арга мэхээр гондоож байдаг юм гэсэн яриаг хариуд нь тараацгаажээ. Дүүнэр нь шилтгэний дэрэгдүүр байнга дахин өнгөрөх боловч өөртөө нь юр өгсөлдөггүй. Ойд талд явж байхад нь улаан нүрээрээ тулгарх хаваас харь газрын хүм мэд хүүтнэр мэндэлсэн болоод өнгөрөх нь түүний хувьд тэсвэрлэшгүй бэрх байсан тул Цойлдрын Хиршбергийн гүн Куно тэдэнтэй эвлэрэх гэж хид хідэн удаа оролцсон боловч тэр бүрэн талаар өнгөрч бас ч дээр нь тэдэнд шоолуулан доромжлуулахын зовлон амьсмуй. Тэднийхээ харамж шунхаа гэдгийг нь мэдэх тул зүрх сэтгэлийг нь татаж болзошгүй нэг арга нэгэнтээ сэтгэлд нь оржээ. Уран ширтлээний бараг дунд нэг цөөрөм орших бөгөөд тэр нь Куногийн эзэмшилд харьяалагддаг байлаа. Ил цөөрөнд тэр хавийн нутагт ерөгүй сайхан зурхай, мөрөг цуглардаг бөгөөд дүүнэр нь загасчлах тун дуртай тул уг цөөрмийг өөрсдийн минь эзэмшилд гэрээсхээ мартав гэж эцэгтэй баггүй гомддог байжээ. Тэд нь мэдрэгдэхгүйгээр тэнд загасчлахгүйгээр бардам улс бөгөөд тэнд загасчлуулна уу гэж аятаа үгч хэлхийг хүсдэггүй ажээ. Энэ цөөрөм дүү нарынхан сэтгэлд ямагт хадаатай явдгийг мэдсэн тул тэднийг уулзцгаая гэж өдөл товлон урьжээ. Нэгэн сайхан хаврын өглөө 3 шилтгэнээс гарсан ах トゥ 3 бараг нэгэн зэрэг тэнд давхин очицгоожээ. Хүүе, харав. Яг хэлэгдсэн ясаар харанга дэлгэхэд Шалксбергээс гарсан юм гэж. Бяцхан зайлт дуу ардсанд Хиршберг, Цойлдерноос ирсэн ах нар нь би ч бас гэж хариулцгаажээ. Тэгэхээр энэ цөөрөм яг газрын дунд байдаг юм байна. Тунч сайхан устай ич юу гэж баг нь үргэлжлүүлэн хэлсэнд. Тийм ч учраас би та нарыг энд ирнэ үү гэж урьсан билээ. Та нар маань загасчлах хорхотой ус гэдгийг би мэдэх бөгөөд өөрөө ч бас хаяа дэгэ шидэх дуртай. Бас жил цөөрмийн загас 3 шилтгэнд хүрэлцээтэй. Бид нэгэн зэрэг загасчлахаар ирлээ гэхэд уруулд маань иргэдээр нь дураар байх талбай илбэх тул би өнөөдрөөс эхлэн энэ цөөрөн бол бидний дундын өмч. Та нарын хинэн ч энд миний нэгэн адил их дураараа байг гэдлийг хэлэх гэсэн билээ гэж Куно хэлжээ. Эрхэм ах минь. Та үнэхээр лут өгөөмөр сэтгэл гаргажээ. Үнэхээр та бидэнд 6 моргон ус, хэдэн зуун загас жарахаа өгч байна шүү дээ. Тэгэхээр үхлээс бусд нь үнгүй ирдэггүй гэдэг үг байдаг тул бид хариуд нь юугаа өгөх вүлээ гэж бяцхан зайлт тохуутай инээх хэлэн хэлсэнд Куно сэтгэл уярна. Юу ч өгөх хэрэггүй. Би зөвхөн үе та нартай энэ цөөрөм дээр уулзаж ярилцаж байх санд гэж хүсэж байна. Бид чинь нэг эцгийн үрс шүү дээ гэвэл. Үгүй ээ. Бөөнөрөө загасчлах шиг тэнэг явдал үгүй тул энэ юр бүтэхгүй. Нэг нь нөгөөгийнхэн загсыг ямагт үргээгээд болдоггүй. Харин тухайлбал 1 дэх 4-т Куночи, 2 дахь 5 дахьт Вольф, 3 дахь хагас сайнд би гэх мэтчлэн өдөр өдрөөр ээлжлэн загасчлахан дээр. Ингүүл миний санаанд яг дүүх болно гэж Шалксбергийнх нь хэлсэнд. Тэгвэл би нэг ч удаа энд ирэхгүй гэж дүнсгэр царайт Вольфтуу алдаад. Би юу ч зүгээр авахгүй. Бас хинтээ ч юу ч хуваахыг хүсэхгүй. Чухамдаа бид гуруулаа үүнийг адил тэгш эзэмших хэрэгтэй тул
загасчил гэж урсан чинь зөв байна Куно. Гэхдээ хойшид хэн нь эзэмших ёстойг шодцгоё. Би та нараас илүү азтай бол загасчиж болох эсхийг та нар надаас асууж болно шүү дээ гэжээ. Дүү нарынхаа ил балмад занд гутарсан Куно. Би хизээч шодохгүй гэж хариулсанд бяцхан зальд хөхрөн. Тэгэлгүй яах вэ? Энэ маань бишрэлтэй. Бурхан Тэнгэрээс айдаг хүн болохоор шодохыг нүгэл хилэнц гэж үзэж байна шүү дээ эрхэм ах минь. Харин би хамгийн их бишрэлд Кцаунер жижиж улаахгүйгээр өөр нэг зүйл санал болгоё. Одоо харж тгээ сэлтэй авчираад Цойлернд 12 цагийн харанга дэлдэх хүртэлх хугацаанд хамгийн олон загас барьсан нь энэ цөөрмийг эзэмшиг гэвэл Куно. Би үнэхээр тэнийг амт юм. Зүй ёсоор өглсөн зүйлийнхээ төлөө тэмцэлдэх болно гэдэг юу гэсэн үг вэ? Гэхдээ хувааж эзэмший гэж үнэн сэтгэлдээсээ хүсснийг минь та нар үүгээр бас мэдэх болно. Би явж зарсны хэрэгслээ авчръя да гэжээ. Тэгээд тэд тус тусынхаа шилтгэн рүү явцгаажээ. Ихэр хоёр яаран сандран зарцнараа чулуу бүхнийг сөхөж, цөөрмийн загсанд өгөөш болох чигийн өд түлхэхээр явуулжээ. Харин Куно бол загас барьдаг ердийн хэрэгсэл болно. Урд нь нэгэнтээ Фельдхаймерийн авгаан зааж сургасны дагуу бэлтгэсэн өгөөшөө авна. Павлсан газраа хамгийн түрүүнд хурж иржээ. Ихэр хоёрыг ирмэгц тэр хамгийн тохиромжтой газраа сонгон авцгаа гэд дараа нь өөрөө дигээгээ шидэж эхэлжээ. Цөөрмийн загснууд түүнийг өөрсдийнхөө эзэн гэж мэдсэн юм шиг л мөрөг, цурхай, сүрэг сүргээрээ дигээр нь хошуур нь оволцож, хамгийн ахмад томууд нь багыгаа гидрэг шахан зайлуулах ажээ. Игшин дутамд тэр нэг нэгээр нь татан гаргасаар байсан бөгөөд дахин дигээ шидэх бүрд нь 20-30-аараа амаа ангалзуулан хурц үзүүрт дигээг нь өмхрөх гэж дайран байлаа. Дигээ шидэж эхлээд 2 цагч болоогүй байтал түүний хавийн газар хамгийн сайхан загснуудаар дүүрсэн тул зарсчлахаа болоод хэр амжилттай байна вэ гэж үзэхээр дүү нар руугаа очжээ. Бяцхан зальд ганц жаахан мөрөг, 2 муу мөхц, Вольф 3 цолбуурт загас, 2 өчүүхэн жараахаа барьсан бөгөөд Куногийн барьсан учиргүй олон загсыг тус тусынхаа байгаа газраас хэдийнэ харсан тул хоёул уруу царайлан байлаа. Куног дүү Вольф дээрээ явж очиход цаадах нь галзууртлаа уурлан үсрэн босож, дигээнийхээ утсыг тасар татаж уурга хугчин цөөрөм рүү шидээд. Нэгийн оронд 1000 дигээ шидээд тус бүрийг нь энэ амьтад нэг нэгээрээ өмхээд авдаг болоосай бич. Чанга гихч нь хилээд үннээр яваад бүттийм гэж юруугүй. Ад зэтгэр эд шидээр л болдог байх. Тиймгүй бол тэнэг Куно чи миний 1 жилд барихаас илүүг загсыг яаж ганц цагийн дотор барих юм бэ? Гэсэнд яг сая би саналаа байна. Нөгөө үзэгсэлэн чулам Фельдхаймерийн имгнэр эн чин загас барихыг заалгасан юм шүү дээ. Гэтэл бид үүнтэй энэ зэрэгцэн загасчихэн гэж бодож байдаг ёстой малууд юм. Эн чин удахгүй ад зэтгэрийн эзэн болох гэж байна их та гэж бяцхан залд залгуулан өгүүлв. Та нар ёстой муухай ус. Та нарын шунхаа ичгүүргүй балмад байдлыг энэ өглөө ханатлаа үзэж ухаарлаа. Одоо зайлцгаа. Нааша хизээч бүү зүглээрэй. Өөрсдийнхөө шулам гэж зүхэж байгаа тэр эмгний хөлийнэн сүудэрт ядаж та нарын толгоон сүудэр хүрхээр. Тим нэгүүлсэнгүй байвал та нарт хэрэгтэй юм сан гэдэгт итгээрэй гэж Куно урамгүй өгүүлсэнд залт тохуу таяа хөхрөн. Үгүй. Тэр чинь ястаа шулам нь биш шүү. Тим авгай нар бол үний юм хилцгэн. Харин Фельдхаймерийн имгний үг галуу хүн болно гэсэнтэй адил худал байдаг юм. Өв хөрөнгөний чинь 1% нь ганц бугад зоосны үн хүрнэ гэж аавд маань тэр хэлсэн. Тэр чинь түүнийг бүр хоосорч гүйцэн гэсэн үг шүү дээ. Гэтэл үхэн үхтэх нь цэннэгээс цойлрон хүртлэх хүний нүдэнд өртөх бүх газар нутаг түүний эзэмшилд байсан. Яв. Фельдхаймерийн имгэн бол ердөө л нэг солиотой хөгшин. Чи бол тэнэг Куно гэж хэлжээ. Ингэж хэлчихэд ахыхаа бүдэрхэг гараас айсан тул баг нь яаран зайлсан ба. Вольф нь эцгээсээ сурсан бүх хараалаа урсган түүний араас оджээ. Дүү нар нь өөртөө нэвдэрхийг юр хүсгүй байгааг бүрэн ойлгосон Куно сэтгэл ихэд хямран гэрийн зүг харжээ. Тэдний хатуу ширэн үгэнд машид гомдсон учир маргааш нь нэн хүнд өгчөнд нэрвэгдсэн бөгөөд лам Йозефийн бишрэлт үг Фельдхаймерийн имгний хүчтэй хандал түүнийг үхэхээс хагцуулсан байна. Гэтэл ах Куногоо үхлүүд хөвтэйг дүүнэр нь сонсмогц хөгжүүн цэнгүүн будаалга хийж тэнэг Куно өгснийг төрүүж мэдсэн нь нөгөөдөө дохио болгон бүх их буугаараа буудна. Тинхүү хамгийн түрүүнд буудсан нь
Куногийн зойрноос нэг торох тэргүүн зэргийн дарс авах болно гэж архинд халжааг нь бадарсан үедээ бие биедээ амлажээ. Үүнээс хойш Вольф нэг зарцаараа Хиршбергийн ойрогцоо үргэлж харуул хийлгэн. Бяцхан зайлтан тэрч байтугай эзнийгээ эцсийн амьсгаа хураахад өгөхөд даруй мэдэгдгэж Куногийн зарц нарын нэгэнд их мөнгө зодгожээ. Ил зарц нь гэтэл Шалксбергийн хилэнт хүнгээс найрсаг бишрэлт эзэндээ илүү дотно хүн байсан тул нэг орой Фелдхаймерын эмгэнээс эзнийхээ биеийн байдлын талаар сэтгэл зовнин асуувал цаадах нь бие нь нэн сайн байгаа гэж хариулсанд хоёр дүүгийн нь нууц хэлэлцээний тухай болон тэд Куно гүнг өгөхөд ёслолын буудлага хийх гэж байгааг түүнд ярьжээ. Үүнийг сонсоод эмгэн ихэв хилэгнэн баруй гүнд дуулгасанд дүү нарынхаа тийм инэрх сэтгэлгүйд итгэхийг хүссэнгүй. Тэгэхэд нь юу боловч туршиж үз. Өөрийгөө өгсөн гэдэг цуу тараалга. Тэгвэл тэд үнэхээр буудлага хийх үгүй нь мэдэгднэ гэж эмгэн түүнд зөвлөсөн байна. Дүүгийнхээ хахуйлдсан зарцыг гүн дуудам ирүүлээд түүнээс уг явдлыг дахин завсны эцэст Шалксберг руу дахин очиж намайг хариугүй өгөх гэж байна гэж хил химэн түүнд тушаажээ. Тэр зарцыг Хиршбергээс яаран бууж явааг Цойлерийн Вольф гүнгийн зарц үзээд түүнийг зогсон. Юуны учир хаашаа ийм яаруу доторх нь вэ гэж асуусанд цаадах нь хөөх юм уу эзэн минь. Энэ оройноос хитрэхгүй болов. Тэд байдгаараа оролдоод гордлого тасарсан гэж хариулсанд зарц. Өө, тийм үү. Яг одоо юу? Гэж дуу алдан морь руугаа гүн хурч үсрэм мордоод Цойлерийн зүг хар гүүхээр нь тогтлон шилтгээнд уулын өөдж дахиусаар хүрсэн тул морь нь шилтгээний үүдэнд үхэтхийн унаж өөрөө ч Куно гүн үхэх гэж байна гэж хэлээд ухаан алджээ. Тэгмэгц хойн цаллоорны их буунууд нижигнэн Вольф гүн ихийнхээ хамт нэг торох сайн дарс, өв хөрөнгө, цөөрөм, чимэг зүйлд бидний болов гэхин зэрэгцээ бас их бууныхаа цуурайг дуурсан байна гэж баярлан байлаа. Гэтэл тэр нь тэдний шилтгэнээс буудсан буун дууны цуурай биш. Харин Шалксбергээс буудсан их бууны дуу байсанд Вольф инэвхийлэн байж ихтэй. Тэгэхээр бяцхан маань бас тагнуул тавьсан юм байна. Бид дарсаа бусад өв хөрөнгийн нэгэн адил хуваахад хүрэх нэ гэжээ. Тэгээд бяцхан зайлт өртөж очоод өөрийг минь хүлээлгүй талигачийн үнтэй цайтай зүйлээс арчиж мэднэ гэж хар санаалан мордон оджээ. Гэвч загаст цөөрөмдөр ах トゥ хоёр улаан тулсанд хин хинэн Хиршбергт нэгнээсээ өрсөж очих санаатай байсан тул бие биеийн зүг харж чадахгүй царайгаа улайлхан байлаа. Чингээд дөрөө харшуулан замаа хөө явах зураа Куногийн тухай ганц ч үг хэлэгдсэнгүй. Харин хойшид хэрхэх Хиршберг хинд оногдох ёстой тухай ах トゥ угийн ёсоор зөвлөцгөж байв гин. Тэгээд татваргад гүүрээр гарan шилтгээний хэрэмд дахилдан орж очиход нь ахын цонхон дээрээ ив ирүүл сав сарууд гадагш харан зогсож байсан бөгөөд харцанд нь омог хилэн жигшил дургүзэл бадран байжээ. Ах トゥ хоёр түүнийг хараад ихэд мэгдэж анхандаа хий үзэргэл химэн санаж загалмайлан залбирсан ба мах цуснаас бүрдсэн жинхэнэ биеэрээ байж байгааг нь мэдмэгц Вольф би хичнээн их яарва. Тэнийг антан чамайг үхчихсэн гэж би бүр итгэсэнгүй шүү. Гэсэнд ах өөдөө хорсолтой харан байсан баг залтна. За яах вэ? Хойшлуулна гэдэг чинь хориглоод болиулчихлаа гэсэн үг биш гэжээ. Гэтэл Куно энэ мөчөөс эхлэн бидний урд төрлийн альва холбоо үгүй босныг мэдэгдий. Би та нарын баярын буудлагыг тодорхой сонссон. Гэхдээ бас хэрмэн дээрээ хээрийн 5 их буу зоочсон байгааг минь харж агцгаа. Тэднийг та нарыг хүндэтхэн жинтэйхэн цэнэвэгчих гэж би зарц нартаа тушаан шүү. Сумны тусгарлын хүрээнээс даруй зайлм одцгоо. Эсвэл Хиршбергийнхэн хэр бууддгийг амтлахад хүлэн шүү гэж аян гомит сүхтэй дуугар хийсэнд. Энэ яавч тоглоом тохуу хийгээгүй гэдгийг мэдсэн тэд морьныхоо амийг яаран эргүүж давруула байдгаар нь шигтхэн уулын уруу уралдан оджээ. Ах нь араас нь нэгэн бөөрөнцөг сум илгээсэнд тэр нь тэдний толгой дээгүүр эсэгчин гарсан бөгөөд ихэр ах トゥ хоёр нэгэн зэрэг навц хийжээ. Куно тэднийг зүгээр л сүр далайлгаснаас бос шахтуулах гэж бодсон нь үгүй гэлээ. Чи юунд буутсан юм бэ? Тэнийг амтэн. Чиний буун дууг сонсоод л би буутсан юм гэж бяцхан зальд баргар царайлан хэлсэнд. Тэр ч харин үгүй шүү. Чи ээжээс асуугаарай. Эхлээд буутсан хүн чинь чи шүү дээ. Тэгээд биднийг ийм ичгүрт унгаж байгаа юм. Жулдраа минь гэж Вольф хариулжээ.
Дүүн ахыгаа мөн л мөчөөгөө өглгүү дарамжилсан бөгөөд загаст цөөрөмд хүрмэгцээ тэд цоолдрийн өвгөн муухай зантаас өвлөн авсан хараал зүхлээр бие бие бахаа хантал булаад хин хин нь өшөрхөн тачаадах сэтгэл өвөрлөн салцгаажээ. Маргааш нь Куно гэрээслэлээ бичиж битүүмжилсэнд Фельдхаймерын эмгэн энэ лав нөгөө их буучтад олигтой захаас бичээгүй гэж би мөрийдсэн ч алдахгүй гэж ламд хэлжээ. Эмгэн хичнээн сониуж ирхэж хайртай хүүгээсээ үг дуулах гэж албадсан боловч Куно гэрээслэлд юу бичснээ эмгэнд юр хэлээгүй бөгөөд түүнээс 1 жилийн дараа сайхан сэтгэлд тэр эмгэн насан эцэс болсон тул чухам юу бичснийг нь мэдэж чадалгүй өнгөрчээ. Өвчин эмгээр биш ямар ч эрүүл чирэг хүнийг боч руу чангаах 89 насны ирэхээр өөд болсон учраас өөрийн нь бэгтгэдэг тос ханц сэлтэн юр тус нэмэр болсонгүй гин. Куно гүн түүнийг жирийн нэг ядуу эмгнийг бос өөрийнхөө ихийг оршуулж байгаа мэт ёслол төгөлдөр нотоглооржээ. Үүнээс хойш шилтгэн нь түүнд бүрч өөтөртэй санагдах болсон ба төдөлгүй Йозеф Лам Фельдхаймерын эмгний дараах нь нас эзэслсэн тул уламж ганцаарджээ. Гэхдээ ганцаардлын шаналнг удаан эдэлсэнгүй. Сайхан сэтгэлд Куно 28 насан дээрээ талигач болсон ба бяцхан зайхтын өгсөн хорны хүчинд өхүү гэж хорон санаатнууд нь итгэцгээжээ. Түүнийг анцгай хурааснаас хэдэн цагийн дараа урдын адил их бууны дуу дахин Цоолер нь Шалксберг хоёрт нижигнсэн бөгөөд нийт 25 удаа бууджээ. Энэ удаад итгэхээс өөр аргагүй гэж зайлтан ахтайгаа зандаа уулзаад хэлсэнд Вольф нь тийм ээ. Бас дахин босож ирээд түрүүчийн шиг цонхоороо загнах юм бол түүнийг төлөв дуугүй болгох буу авч яваа шүү би гэж хариужээ. Тэгээд шигтгэлийн туулууд өгсдөл зүс үл таних нэг хүлэг баатар дагуулуудынхаа хамт ирж тэдэнтэй зам нийлжээ. Тэд түүнийг ахын маань найз оршуулууд нь оролцохоор ирж байгаа биз гэж бодоод гашуутсан царай гаргаж талигачийг магтан эрт хагцсан одуу гэж хадаглан байсан бөгөөд бяцхан зайлтан тэрж байтугай хідэн хуурамч нүлэм суунагчээ. Хүлэг баатар тэдэнд хариу ер дуурсангүй. Тэдэнтэй зэрэгцэн Хиршберг өөд дүлий дүмб царайлан өгсөөр байжээ. Шилтлээний үүдэнд мориноосоо буумагц Вольф нь за тавдаж тухацгаах минь зойрны нярва дарсны сайнаас нагчир гэж хашгирчээ. Тэднийг эргүүлгэн шатаар өгсөн их танхимд орсонд дүлий дүмб хүлэг баатар мөн л даган явсаар ихэр хоёрыг ширээнээ тухлан суумагц өөрөөсөө нэгэн ширхэг мөнгөн зоос гаргана занар ширээн дээр шидсэнд тэр нь жингэнэн эргэлтэхэд нөгөө ир та нарын өвлөн авах хөрөнгийн бөгөөд наанч үгүй цаанч үгүй нэг ширхэг бугд зоос болоо гэж дуугарч байна. Тэгэхэд нь ах トゥ хоёр BBC-г гайхан харж хөхрөөд юу гэсэн үг вэ гэж түүнээс асуусанд нөгөө хүлэг баатар тамга бүхий бичиг гарган иржээ. Тэнд нөгөө тэнэг Куно нь амьд ахуйд нь дүү нарынхаа гаргасан бүхэл дайсралыг тоочон дурдаад эцэст нь талигаач ихэнхээ чимэл зүйлтэй бусад бүх эзэмшил хөрөнгөсөлтийг бүгдийг өөрийг нь өгсөн мөчөөс эхлэн Вүртембергт худалдсанд тэгэхдээ бүр нэгэн ширхэг бугад зоосноос худалдсан тооцоогаа гэдгийг гэрээслэн тунхагласан байлаа. Харин дурдсан зүйлтээр Балинген хотод ядууст зориулсан тэпэмжийн газар байгуул гэжээ. Үүнийг сонсоод ах トゥ хоёр дахин гайхан хажигсан боловч энэ удаад хөхрөлдсөнгүй. Харин Вүртембергийн өөдөөс яаж чадахгүй тул дэмийл хүмхий зууцгаажээ. Ийхүү тэд тансаг сайхан эд хөрөнгө, ой тариалангийн талбай, Балинген хот болон нөгөө загаст цөөрмийг хүртэл алдаж ахынхаа хөрөнгнөөс ганц бугад зоосноос өөр юу ч үгүй хоцорчээ. Тэрхүү бугад зоосыг Вольф шүүрэн авч үртлэн ганц ч үг дуугарлгүй дугуй малгайгаа толгой дээрээ тавиад Вүртембергийн зөвлөхийн хажуугаар баяртайч гэлгүй шуудхан гарч мориндоо өсрөн мордоод Цойлерн руу дахин оджээ. Маргааш өгсдөн хөрөнгө хогшил чимэг зүүд сэлтгүй хоосон хоц руу гэж ихийгээ хадгалан үлгэлэхэд зайлттай уулзахаар Шалксберг рүү дахин мачвал өвлөж үрдсэн хөрөнгөө тоглож барах уу, ууж барах уу гэж асуусанд зайлт нь өөж барсан дээр хоёуланд маань оногдсон юм хойно тэрэн зөв. Балингенд очицоож тэр бяцхан хотыг ичгүүртэйгээр алдаж байгаагаа хүмүүст харуулъя гэвэл. Тентхийн хураг зоогийн газар хааны уудраас дутхгүй улаан дарс байдгийн дэж Вольф үг нэмэрлжээ. Тэгээд цуг явсаар Балингенд очиж хураг зоогийн газар ороод аяг улаан дарс ямар үнэтэйг асуун. Нэг буухт зоосоо дуустал нь уужсны эцэст Вольф нь ширээнээс босон. Дүүлж байгаа бүгийн дүс бүхий мөнгөн зоос өгрөөсөө гарган ширээн дээр шидэд
Мөнгө аваарай, ингээд дүүлээ гэжээ. Гэтэл эзэн нь хурж ирээд мөнгийг нь аван эргүүлж тойруулан харснаа. Бугт зоос биш символ зөвлөдөө. Урд шөнө Штутгартаас илж ирсэн. Өнөө өглөө түүний авчирсан мэдээнд одоо энэ хотыг эзэмших болсон Вюртембергийн гүнгийн нэрийн өмнөөс зарлан тунхаглаж бугт зоос хүчингүй босныг мэдэгдсэн. Надад өөр мөнгө өг гэж хийнэ. Тэгэхэд нь ах トゥ хоёр зэвхий царайлан бие биеуд харан чи түл гэж нэг нь хэлсэнд нөгөө нь чамд ямар ч мөнгө байхгүй юм гэж үү? Химэн хариу асуусан бөгөөд нэг үгээр хэлбэл тэд балингны хураг зоогийн газар дүртөө хоцорчээ. Зам зуураа үг дуугүй бодлого ширм явсаар баруун тийш Шалксберг рүү утсан замын уулзурт хүрэхэд зайлтна. За ямар байна да? Одоо бол бид оргүй хоосон хоцорсноос ч дор өглөх өвлөختөө өр өглөж явцгаалаа. Тэгээд бас дарсан муу байсныг яана гэвэл. Тийм ээ. Гэвч Фельдхаймерийн хэлсэн үг яг биелээ. Түүний үг хөрөнгнөөс ганц бугт зоосноос өөр юм үлдсэнгүй. Одоо түүгээр нь бид ганц аяр дарс авах аргагүй болсон байх шүү дээ гэж ах нь хариу хэлсэнд. Би мэднэ гэж Шалксбергийнх нь хариу дуугарвал. Тэнийг антна гэж Цодерийнх нь хэлчээд өөрөө өөртөө болон өнгөт хорвоо дуурсан хилэгнсээр шилтлээний зүг дахин одож гин. Буват зоосны домог гэж ийм домог байдаг юм. Энэ үнэн байж таарна. Уран шилтлэнээс холгүй орших 4 анган дах буурчин газрын эзэн үүнийг Швабны Альпар газарчаар байн явж тэр бүрдээ 4 анганд буудалдаг миний нэгэн сайн нөхөр зүрсэн юм гинвүлээ гэж дархан яриагаа төгсөржээ. Ширээ тойрон суухсад дарханд талахан баях хүргэв. Хорвоод хүн ер нь юу гэж сонсно вэ? Хөзөр тоглож цаг нөхцөөгөөгүүдээ би одоо үнэхээр баярлаж байна. Энэ нь хавьгүй дээр юм. Ил домгийг би маргааш гэхэд нөхдөдөө ганц ч үг гээжгүй ярьж чадхууз тогтоож авлаа гэж хөдчийн хэлсэнд оюутан түүний үгийг залгуулсан. Таны ийм ярих зуур нэг юм санаанд минь орлоо гэвэл. Тэгвэл яриараа гэж дархан Феликс хоёрхгүй. За яах вэ? Ээлж минь одоо болох, хожуу болох нь ялгаагүй хэрэг. Дуусан зүйлийнхээ хариуг барих ёстой минь мэдээж. Миний ярих юм бол үнэхээр нэгэн цагт болсон хэрэг юм шүү гэж оюутан хариулаад бие цэглэн яриагаа эхлэхээр завдтал дэм буудлын эзэгтэй ээрүүлээ хажуудаа тавиад тэдний сууж буй ширээнд хурж ирнэ. Ноёдоо орондоо орох цаг чинь болжээ. 9 цагийн харанга сая дуугарлаа. Маргааш гэж бас нэг өдөр бий шүү гэсэнд оюутан. Өө тэгвэл унт. Дахиад нэг шил дарс авчираад бидний ширээнээ тавьчихвал таныг бид юунд саатуулах вүлээ гэвэл. Яасан ч үгүй. Хоолны өрөөнд гадны хүмүүс байгаа цагт эзэгтэй болон зарцнаар явах учиргүй. Товчхон хэлэхэд. Ноёдоо та нар өрөөндөө орцгоо. Шүн орой болж байна. 9 цагаас хойш манай гэрт хүн архитах ясуугүй гэж тэр авгаа янзгүй хэлв. Эрхэм эзэгтэй. Таны санаанд юу орох нэ? Та нарыг унтаж байх зуур бид энд сууснаар ямар хор хөнөөл танд учруулах вүлээ? Бид ёс журамтай улс. Энтрим авч чадах юм уу? Хөлсөө төлөлгүй явах нь юруугүй. Ийм янзтай байдаг бол би л лав ямар ч дэм буудалд шагаахгүй юм байна гэж дахны хэлсэнд эзэгтэй нүдээ хилэнтэйе эргэлдүүлэн. Гар, урлын дагалдан, гар хоосон гуйлагчин бүхний зоргоор 12 кройцер төлөх тэнүүлчин бүхний зоргоор гэр орныхоо дэглэм журмыг өөрчилж байдгийн гэж. Намайг та арай бодоогүйз. Журамгүй явдлыг төвчөхгүй гэдгээ би та нарт сүүлчийн удаа хэлье гэжээ. Дархан дахин үг сөргөх гэсэн боловч оюутан түүн рүү учиртай гихч харж бусдадаа нүд ирмэн дохиод. Эрхэм эзэгтэй дургуутж байгаа бол яй гэх вэ? Өрөөндөө очицгоё. Харин зам мөрөө олж харахын тулд бид дин авцгаамаар байна гэжээ. Тэр ч ястай бүтишгүй хэрэг. Бусд нь харанхууд замаа авцгаана. Харин танд энэ зааны өөдөс хүрэлцээтэй. Гэрт маань үүнээс өөр юм алардаа гэж эзэгтэй баргал царайлан хариулав. Залуу ихэм зааны хугархайг үгдөөгүй аваад ширээнээс босов. Бусд нь түүнийг дагалдсан бөгөөд туслах гар урчуул үүргээ өрөөндөө аваажиж тавихаар явцгаав. Тэгээд шат гэрхтүүлэн яваа оюутны араас од оцгоожээ. Дээр гармагц оюутан тэднийг аяархан яв гээд өрөөгөөнөө дотог шор гэж дохив. Тэгээд тэр одоо эргэлзэх юм үгүй болов. Энэ авгай биднийг тонуулах гэж байна.
биднийг оронд маань оруулах гэж хичнээн шаргуу оролдож байгааг, бидний хамтдаа сэрэнгээ байх бүх аргыг мухарлаж байгааг нь та нар ажигласангүй гэж үү? Тэр лав биднийг орондоо орцгооно. Тэгэхээр амархан дөнгөчнө гэж бодож байгаа биз гэв. Гэхдээ эндээс зайлж болно. Ойд бол энэ өрөөнд байгаагаас илүү арга учраа олж болно гэж та бодохгүй байна гэж үү? Хэмээн Феликс асуусанд оюутан. Цонхыг нь хүртэл торгочихсан юм гэж хэлэх зураа сараалжны савх төмрийг хугалах гэж димийл оролдоод. Зайлан одъё гэвэл бидэнд ганцхан дарах газар үлдсэн нь хаалгал байна. Гэтэл нөгөө авгаа биднийг явуулна гэдэгт би итгэхгүй байна гэв. Туршаад үзье гэж байгаа бол би хашаанд гарч болох эсхийг нэг удаа оролдоодох юм. Боломжтой бол эргэж ирээд та нарыг авъя гэж хөтөж хэлсэнд бусд нь уг саналыг зөвшөөрч. Хөтөж гутлаа тайлаад шат руу үлми дээрээ гитэн одов. Нөхөд нь дээр сэтгэл түгшин чимээ чагнан суулаа. Тэр явсаар шатны дунд хэрд золоор ажиг сэжиг ахуулалгүй хүрч чадсан боловч нэгэн баган тойртол гинт маш том нохой өмнө дүүлэн гарч ирээд савраараа мөрнөөс нь 102 игнээ урд хурц шүдээ нүүрэн дээр нь ярьзайлгажээ. Ялгүйд хөдөлбөл тэр аимшигт нохой гүрээг нь тас зуучих гээд байсан тул хөтөж хойшч үгүй урагшч үгүй болов. Тэгтэл тэр нохой улин хуцаж гарсанд зарц эзэгтэй хоёр лаа барьцгаасаар гарч иржээ. Та хаачих нь вэ? Яах гэвэ? Гэж авгаан асуусанд хаалга онгооход сэжиг бүхий хид хідэн бараан царай гартаа буу барьсан эрс өрөөнд байхыг харсан хөтөж байдгаараа дагжин байж. Би тэрэгнээсээ юм авах гэсэн юм гэж хариулжээ. Эзэгтэй. Та түүнийгээ урд нь авчихж болох байсан сан гэж доогтой ёо хийжээд. Якоб, аан гэж вэ? Хашааны үүд түгжээд энэ хүнд тэргийг нь гэрхтүүлж өг гэв. Нохой нь аимшигтай амаа хамхид савраа. Хөтжийн мөрөн дээрээс буулгаад эргэж шатан дээр хөнгөлдөн хөвтөв. Зарцсан хашааны хаалга түгжээд хөтжид гэрд гаргаж өгөв. Зайлах тухай бодолтгүй оржээ. Тэрэгнээсээ чухам юу авбал зохих вэ гэж бодож үзсэнд удаах хотод аваажиж өгөх ёстой 1 фунтлаа санаанд нь оржээ. Дээр байгаа лааны өөдөс нэг мөч хөрөлгөө дуусна. Тэгэхээр бидэнд гэрэл ямар ч байсан хэрэгтэй гэж өөр зураа хэлээд тэрэгнээс 2 лаа авч ханцуйдаа нуун нүдэн бодлуулах гэж тэрэгнээсээ хүрмээ аван шүн хучих мэн гэж зарцад хэлжээ. Өрөөндөө 9 минут эргэж ирсэн бөгөөд шатан дээр отон хөвтөө нөгөө том нохой хальт харсан нөгөө эрсийн тухай болон тэднийг бүрэн эзэмдэхийн тулд хийсэн бүхний тухай яриад бид жин шөнөөс илүү амьд явахгүй визээ гэж шүүс алдан үгээ төгсгөв. Тэгнэ гэж би бодохгүй байна. Биднээс олох ялгүй олдсны төлөө тэд 4 хүний амьд хүрэх тийм тэнэг улс биш байлгүй. Гэхдээ бид өөрсдийгөө хамгаалан үзэлцэж болохгүй. Би л ховдоо байдгаа өгөхөд хүрхэн. 4-7 хоногийн өмнө 50 дукатаар авсан морь минь хэдийнэ тэдний галт орсон. Хитвчтэй мөнгө ховц хонороо цааргалахгүй өгнө. Эцсийн эцэст ам амьдрал маань эд бүхнээс илүү тул өөр яах вүлээ гэж оюутан хэлсэнд хөтөж та үнэн юм хэллээ. Алдаж байгаа ил зүйлээ тань шиг хүн амархан нөхөн арч чадна. Харин би бол Ашафенбургийн улаач бөгөөд альва эд хогшил минь бүгд тэрэгэн дээр минь явдаг. Бас буй ганц хөрөнгө минь болох 2 хүлэг сайх эзний жүчээнд байгаа билээ гэж хариу өчүүлэн жан. Тэднийг танд гарц хохирол учруулна байх гэдэгт би итгэшгүй. Улаачийг дээрэмдэх юм бол энэ газар нутагт их шууган, түгшүүх тарих босов. Тэр эхмийн хэлсэн үгийг би дэмжих байна. Хэдийгээр байгаа бүхнээ өгөх нь хавьгүй дээр боловч буу, зэвсэг бүхий тэр хүмүүсийн эсрэг өчүүхэн эд уурсынхаа төлөө үзэрцэх болно гэдгээ олон таван үг хэл. Гомдол, саналгүй андгаалъя гэжээ. Ийн хилэлцэх завсар хөдөж лаагаа гаргаж ирээд ширээнээ тогтоон бариад өөрсдөдөө тохиолдох зүйлийг бурхан тэнгэрт залбирэн хүлээхээс өөр арга алга. Дахин бөөгнөр нь сууцгааж урам цэцэн яриагаар унтах нойрноос сэргийлцгээе гэсэнд оюутан. Тэги. Одоо нэгэнт миний ээлж болсон тул би нэг юм ярий гэв.